За бүгдийн амгалан айлтгая. Орчин тажууд цугны жаачива цугдув. За орчин тажуудын цугдвын одоо өдрөөс уншээ. За намаа хараарай. Дэдэн жанлаас сувбадаг шэсүгжин гавсуу журвадан тааж адбаны дамбууны цугдувла жүвдүүн юдтэй гэж тэ цугдувла 17 байгаа. За тэгээд нинжэ чумбын цугдув хүртэл бол нинжэ чумбын цугдуус эхлээд нямбын цугдув хүртэл бол 17 байгаамаа гэж. За тэрийг бол ингээд зэдэн жамба тийм ээ. Зэва нинжи чумбу тэгээд жамбалаа суугаа тэргүүтээ ингээд 17. За цугдув бол юм байна гэж. За нева гол нь энэ таажад тийм ээ. Нева таажад бола харамбра жанчин жимби симби налжур цугдувжин цани сэрва мэтэдэ тэгчин цоглом цанитэй юм бичэрэр. За хажиг харамбра жанчин ойсуу жимби симби налжур ийн цани сэрва мэтэдэ тэгчингийн жорлом чойчго чумбу цанитэй маян бичэр дэртэл тэгчингийн тонлом жанчин маян. Яан дэ мэтэдэ тэгчингийн тонломдон тэгчингийн жорлом чойчго чумбу оймбрэс үжирвийн жанчин нэг. Тэгэхээр нэг юмнаас хоёр юм гарах тухай ярьж штэ тэ. Дэ мэтэдэ тэгчингийн тонломдон тэгчингийн жорлом чойчго чумбу тэгчингийн жорлом чойчго чумбугийн оймбрэс үжирвийн жанчин тэ. Оймбрэ. Оймбрэ жудурэ гэж байна шүү дээ. Альва нэг юм шууд нэг зүйлээс гарч байгаа, дамжиж ингэж гарч байгаа гэх мэтчлэн тийм ээ. Одоо жишээ нь нэг хэсэг шавар авчираад түүгээрээ аяг хийгээд тавих юм бол тэр аягны ойжуу нь бол яг тэр аягийг хийсэн өмнөх агшны тэр шавар. Тэр шаврын оймбрэ нь бол яг түүгээр хийгдсэн тэр аяг нь тийм ээ. Жудурэ гэх юм бол дамжсан одоо шалтгаан юмнууд нь бол одоо тэр шаварчинч байдаг юм уу, тэр шаврыг олоос зөөж авчирсан одоо машин тэрэгч байдаг юм уу, бага чирэгсэл тэргүүт нь бол одоо жудурэ гэдэг ингээд явдаг шүү дээ тийм ээ. За энэ дүүрэн дээр үздэг шүү дээ тийм ээ. За тэр тухай ярьж шүү дээ. Тэгчингийн тонломдон тэгчингийн жорлом чойжго чумбон оймбрэс үжирви жанчин ни 2 тэгчингийн жорлом чойжго чумбуулаа ойсуу жэвэр цунна эний чигчэрдүү жун говь бичэрдэ намдэл овоодэла живи лоо ан амжид жигчэр жунгуржур шэсүн бичэрэр гэж. За ян хажиг арамбрэ найгавжи жанчин ойсуу жимбан ам арамбрэ тартуги жанчин ойсуу жимба гарунду журвин зэмби налжур дийн цани сэрва мэтэдэ тэгчин жорлом чойчг чумбу ажиг дамбу тэ жорлом чойчг чумбу ажиг дамбу гажиг дамбу цанитэй маян бичэрдэ тэ арамбрэ найгавжи жанчин ойсуу жинжид маян бичэрдэ дэдэн дийн брэвэр журвин найгавжин жанчин нийжийн барду тэгчингийн жорлом чойчг ажиг нийвис бичэрэр гэж. Гажиг нийва одоо жорлом чойчг гажиг дамбу нийва сумба гэдээ явж болно шүү дээ тийм ээ. За аранлаг юу гэж тавьж гэнэ үү гэхээр аранлаг одоо өөрийнх нь цантыг тийм ээ. Цугдув гэж юу хэлэх юм бэ гэхээр цугны жаачин бол симбэн гоноо гэж. Цугны хоёр чуулганаар тийм ээ. Агуу их хоёр чуулганаар эзлэгдсэн. Хоёр чуулган гэдэг нь юу хэлж байгаа вэ лээ? Буйны чуулган, бэлгүүний чуулган, годномжийн цуг, ишижийн цуг. Энэ хоёрыг бол хэлж байгаа тийм ээ. Тийм учраас бол далаа өгч гисэн сүнжээнд айлдчихсэн тийм ээ. Санжээ чөдөн цугжи годномлаа биш. Содном гэх юм бол зөвхөн зодномжийн цуг. Харин санжээ чөдөн цугжи цуг намлаа гэх юм бол цуг нам гэд хэлэх юм бол годномжийн цуг, ишижийн цуг хоёулангийн одоо энд оруулж байгаамаа гэж айлдчихсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр санжээ чөдөн цугжи цуг намлаа гэж унших юм бол утга нь илүү одоо дэлгэр болж өгч байгаа тийм ээ. За түн тэр цуг гэдэг чинь энэ шүү дээ тийм ээ. Цугны хоёр чуулган буюу одоо буйны чуулган, бэлгүүний чуулган хоёроор эзлэгдсэний үүднээс тэгчингийн жорлом чойчг бэрэн манчидлаа гэж. Тэгчингийн жорлом чойчг бэрэнгээс тийм ээ үлэмжилүү ялгамжаатайг бол юу гэж байна? Арамбрэ жанчин жимбин симби налжир бол цугдуу юм гэж. Цугны жаачин бол симбин гоноо тэгчингийн жорлом чойчг бэрэн манчидлаа чадварду пагшин арамбрэ жанчин жимбин симби налжир цугдувжин цань гэж. За жир цуглаа. За ер нь бол цуг гэдэгт бол додномжийн цуг, ишижийн цуг гэж бол хоёр байгаамаа гэж. Додномжийн цуг, ишижийн цуг. За эндээс эхлээд бол ингээд сэдв маань бол нэлээд одоо нарийсаад хоосон чанарын тухай
хосон чанарыг онж байгаа тэр бэлгүүний тухай тэгээд түүний одоо дараагаар тийм ээ хосон чанарыг оноод юу болох вэ? Үр дагаварт нь яаж гарах вэ? Ингээд илүү нарийн болоод ерөнхийдөө эхний одоо лагшин гих мэтлэн зүйлүүд ингээд холбогдоод ирдэг. Тэгэхээр энэ бол дараагийн одоо бүлгүүд дээр гарах дэлгэрэнгүй гарах сэдв учраас бол тэр үед нь илүү дэлгэрэнгүй тайлбарлаад явъя тийм ээ. Одоо бол ерөнхий ойлголтуудыг аваад за ишид хажиг юу гэж байна? За жир цоглоо бол судамжийн цог ишижийн цог гэж байгаа. За хажиг бол ишижийн цог яна судамжийн цог юм би чав гэж. Ишижийн цог яна судамжийн цог юм би чав гэж хажиг бол бодсон байна тийм ээ. За тэгэхээр аранлаг бол метэдэ гэж. Энэ бол юм биш юм гэж. Ишижийн цог яна судамжийн цог юм би чаваа байхгүй. Тэгчингийн тонлон барчин мялам судамжийн цог бол биш юм гэж. Тэгчин тонлон барчин мялам тийм доньюула зээжигдүү нямбар шагуу нямшгалсан байгаа. Тэгчин тонлон барчин мялан бол судамжийн цог бол биш юм ишижийн цог юм. Судамжийн цог. Дэртэл зовор тэр бол гол нь тэгчин тонлон барчин мялан бол гол нь сүггүй лагжай жогжижийн цог маян бичэр гэж. Тэгэхээр судамжийн цог буюу тэр буйны чуулган гэдгээр бол яадаг юм гэхээр үр дагаварт нь бол сүггүй бүтдэг байна. Бурхны дүрс лагшин. Голлон гэдэг нь тэгчин тонлон барчин мялан бол голлон сүггүй лагжай жогжижийн цог маян бичэр. Лагжай жогжид гэдэг нь гарын дардас шиг тий. Одоо тэгээд том гараа бол том дарц, жижиг гараар дарах юм бол жижиг дарц гардаг шиг. Тийм ээ. Ер нь бол тэр яг нэг уул мөрөн гэдэг шиг л баггүй юу тийм ээ. Үр дагавар нь. Тэгэхээр бол тэгчин тонлон барчин мялан бол голлон сүггүй лагжай жогжижийн бол цог биш юм гэж. Биш юм. Мадумна тэгчингийн тонлон жидүү ишээжийн нямлан ом эвэр талоо гэж. Хэрвээ даамадуу гэх юм бол тийм ээ маянба даамадуу буюу зовор тэгчин тонлон барчин мялам зовор сүггүй лагжай жогжижийн цог ин гэх юм бол тэгчингийн тонлон жидүү ишээ чинь тийм ээ жидүү ишээ бас өөрийн үүрэг оройл байгаа шүү дээ. Тэр ямар ч утгагүй болох гээд байна. Тэгэхээр жидүү ишээ гэдэг чинь бол нөгөө нямшгаасаа болсон жидүү ишээгийн үед бол судамжийн цог сагалдаг. Тэ судамжийн цогыг голлон бүтээдэг. Тэр нь бол сүггүй ирээдүйд бол Бурхны утгыг олоход дүрс лагшин бүтээдэг байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ таныхаар хажиг таныхаар тэгчин тонлон барчин мялам голлон сүггүй лагжай жогжижийн цог мөн гэх юм бол тэгвэл тэгчин тонлон жидүү ишээ ямар хэрэгтэй. Дом мээр талуу гэж утгагүй болох гээд байна гэж. За мөн чая цогны гал уртаал гэж. Цогны галаа юм те. Судамжийн цог ишээжийн цог. Галаа юм бартал зовор сүггүй лагжай жогжижийн цогтон зовор чөөгүү лагжай жогжижийн цогны галаа юм гэж. Тэртэл зовор чөөгүү лагжай жогжижийн цог юм шэрвжин догрогсон найвын чав. Шэрв. Тийм ээ. Билгүүний ийм зүйл ба. Голлон одоо дүрслагшин бүтээж байгаа тэр чуулган нь бол тавжин догрог тийм ээ аргын талд хамаардаг. Тэгэхээр шэрв гэдэг нь бол гол нь доны дов шэрв. Тав гэдэг нь бол арга гэдэг нь гол нь жанживжсэн тэр. Тэгээ энэ дотор нь маш олон байгаа шүү дээ. Жимби өглөг өгөхөөс ахуулаад одоо жимба сойба зунды хамдан тэр чинь бол бүгд одоо аргын талд хамаардаг шүү дээ. Тавжин догрог тийм ээ. Шэрв дотор бол бас олон доны дов шэрв бол доны дов шэрв одоо мэрдэгба дов шэрв тэгвэл олон байгаа шүү дээ тийм ээ. Дог риг гэдэг байгаа шүү дээ тэр язгуурт хамаардаг. Тэр тав шэрв арга бэлгүй хэрэг одоо ингээд нэг хоёр бүхэл аймаг шиг ингээ хуваагаад тэгээд энэ тэрэндээ хамаардаг энэндээ хамаардаг шиг тийм ээ. Тэгэхээр аргын талд хамаарч байгаа нь бол гол нь дүрс лагшин бүтээх. Бэлгүүний одоо хамаарч нь бол голлон номын лагшин гэж байгаа. Хонаарэ Дэний мянгал уртаал за хажиг үргэлжлүүлээд хэлж байна. Дэний судамжийн цог ишээжийн цог хоёр бол мянгал баян бартал цамбагжийн парчин дамбуунга дэ няга юм бижэр дэртэл жанлаа ачир яны ишээ цог шээсүн бижэр сэрва гандэж аваа гэж. Гандэж аваа гэж. За хажиг бол тэгтэр амаргүй үг гэлж штэ.
За судамжийн цог ишижин цог бол 1000 галуу юм аа. Тэгээ хоорондоо бол харшлахгүй маа. Санжээ Павгийн Барчин Дамбуун аа гэж байна шүү дээ. Самбагжийн Барчин Дамбуун аа. Эхний 5 одоо брамид бол судамжийн цогч мөн юм, ишижин цогч мөн юм аа. За энэ тухай бол Додожинд юу гэж юм тэгэхээр Ачир Янны ишижин цогоо гэж хэлсэн байдаг гэж. Тийм ээ. Барчингийн одоо эхний 5 болвол тавуулаа ишижин цог гэж айлцсан байж тээ гэхээр тийм бол андэж аваа. За аль амар хэлбэр одоо юу гэдгийг аль өөртөө одоо таалагдсанараа тэгээд зөвшөөрөөрэй гэсэн. 1000 галуу гэх юм бол хойдох одоо энийг олон баримтлах нь байна. Галуу гэх юм бол дээдх одоо тэр Жервжийн дуурэг, Тавжийн дуурэг тэр нь бол Жервжийн дуурэг, Тавжийн дуурэг гэдгээ бол гол нь юугаар ялгаж байгаа гэхээр зовор чөөгөө лагжааж өгч юм уу? Зүггүй лагжааж өгч юм уу гэж талаас нь ярьж штэ тийм ээ. За тэгээд гандэж аваа гэсэн. За хажиг тэгмэл сономдан ишижин цог месрва мэтэдэ гэж. За хажиг юу гэж бодож байна? Баг хөлгөнийхэнд бол судамжийн цог, ишижин цог байхгүй гэж ингэж бод. Энэ бол буруу гэж. За яагаад гэвэл 10 жил судамдан ишижин цог сугаа явж гэж. 10 жилд бол судамжийн цог ишижин цог хураах хоёулаа байгаамаа гэж. За энэ тухайд зодын дэлгэвт бол зодол 10 жил цоглон бис 10 жил одоо цоглон ба бол яах вэ? Алчин 60 цог сугуурсан бичрэг тийм ээ. Хон их галуутууд гэсэн байна. Оноо жүгээр андилаас өмнө жүгийн андилд бол юу гэж юм гэхээр жүгээр андил үзэхээр одоо энэ жүгээр андил одоо их бол нотууд дээ бас үз. Өмнө жүгийн одоо тайлбар өөрийнх нь зохиосон өөрийнхөө зохиосон өмнө жүгт өөрөө тайлбар гэсэн юм шүү дээ тийм ээ. Арандил гэдэг бол өөрийн тайлбар. За тэр номонд бол тэгмэл судамдан ишижин цог медур шадваадан галлоо шина мянгалдэ зовор жанчин дүүби чирдүү цогны сугаа медвала гом бичрэг. Өмнө жүгт бол тэгмэл судамжийн цог ишижин цог байхгүй гэж айлцсан байж тээ. Тэгэхээр аранлаг та бол байгаа гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр өмнө жүгийн арандилд бол байхгүй гэж хэлсэн байж тээ. Тэгэхээр Банчин сономдаа улам юу гэж хариулж байна гэхээр энэ бол тийм харшлах юм биш ээ. Юу яагаад гэвэл өмнө жүгт айлцсан өмнө жүгийн арандил тэгмэнд одоо ишижин судамж цог байхгүй гэдэг чинь гол нь бол одоо гутгийг бүтээхийн тухайтад хоёр чуулганыг хураах бол байхгүй. Тэр утгаар хэлж байгаа юм ба. Баг хөлгөнийхэн бол зөвхөн тарваа товлох тийм ээ. Зовлонгоос гит нирван гэдгийг л чухалчилж байгаа шүү дээ тийм ээ. Баг хөлгөний одоо нирван нянтай бол нянта даажин баг товлох. 10 жил бол 10 жил даажин баг болохыг л голлон зорж боловс хүний гутаг хамаг амтны тусын тухайд ботог. Тэгэхээр тэрний тухайдад бол хураадаг тийм судамжийн цог ишижин цог бол байхгүй гэдэг санаагаар хэлсэн юм а гэж. Түүнээс биш одоо ерөнхийдөө тийм ээ баг хөлгөнийх нь судамжийн цог ишижин цог бол байдаг юм а гэж. Байдаг тийм ээ. За цааш. Ав тэр нинжи чумбулла сүм ядвала. За энэ нинжи чумбул сүм гэж байгаа шүү дээ тийм ээ. Нинжи чумбул сүм. За энэ гуравт бол энэ үед одоо цогдуу ярих үед бол нөгөө дэдэн жанла согба дүг гэж эхэлж байгаа шүү дээ. Зэван нинжи чумбул. Тэгэхээр нинжи чумбул дотор бол 3 байгаа гэж. За энэ 3 дотор Сэмжан Мэрдэгүр дугуй Шэрв замжис ойсуусан би нинжи чумбул бол чөломиг би нинжи юм аа гэж. За жетон дээр ярьсан те. Сэмжан Дэмэдүү дугуй Шэрвжис ойсуусан би нинжи чумбул бол мигмижийн нинжи чумбул. Тэний ган гэж масан би нинжи чумбул бол Сэмжан замламиг би нинжи юм аа гэж. Тийм ээ. Сэмжан замламиг би нинжи. Тэр группээр би нэг зураг оруулсан байсан харсан уу тийм ээ. Сэмжан замламиг би нинжи чумбул бол дааны гэрэл. Дааны гэрэл. Нөгөө чөломиг би нинжи бол одоо нэг юм чидэн шиг тийм ээ. Одоо чидэн асаацсан шиг. Лааны гэрэл бол тэрүүхэндээ тийм ээ. Чидэн бол тэр өрөөг бол одоо тэр аяа. Харин мигмитламигмийн нинжи бол юу вэ? Гарны гэрэл. Тийм маягаар зургаар төлөөлүүлж үзүүлсэн нэг тийм зураг би групп тавьсан шүү дээ. Тэгэхээр бол илүү сайхан ойлгох өнөөдрийн хичээл зориулж тийм зураг тавьсан шүү.
тэр зургийг харах юм бол өнөөдрийн хичээлтэй холбоотой байна шүү дээ. За ийм 3 нинжи чумбу байна гэж. За нинжи чумбууд нь нинжи цадмидла муши зэвани гэж. За нинжи чумбу нинжи цадмид гэх тийм ээ. Симжан тамжи девада дэвижүүдэн дамбарж үржиг. Симжан тамжууд дунгуулжижүүдэн барлуулж үржиг гэдэг цадмид шийдэр гарсан нинжи цадмид гэж байгаа тийм ээ. А одоо ярьж байгаа нинжи чумбу хоёр бол муши юм аа. Дөрвөн мохор тийм ээ. Муши. За яаж байгаа юм гэхээр самдангийн ошин нэмжиг матуби жансан цоглон бинжүүжийн нинжи чумбууд гэж. Тэр бол амаянла чима маянби буюу самдангийн ошин нэмжиг олоогүй товлоогүй байгаа жансан цоглонбийн одоо сэтгэлд байгаа нинжи чумбу бол юу? Нинжи чумбу юм. Нинжи цадмид биш. Нинжи цадмид байхын тулд бол заавал самдангийн ошин дээр тулгуурлаж одоо бясалгаж байгаа юм баг. Самдангийн ошин заавал олсон баг. Тэгжид нинжи цадмид. Бид нар цадмид чи урд нь энэний өмнөх хичээл дээр уншсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэн дээр бол нинжи цадмидын танид байгаа шүү дээ тийм. Самданла дэнэ гэж байна. Тэр самданла дэнэ гэдэг байгаа чинь самдангийн ошиг гэж байна. Самдангийн ошила дэнэ яг тэр амтныг одоо хязгааргүй олон цаглашгүй олон амтныг бол зовлонгоос салаасаа гэж бодож байгаа ч бол нинжи цадмид юм аа гэсэн. Нинжи чимбүү бол их нэгүүлсэнгүй сэтгэл бол яах нь самдангийн ошиг байхгүй байх. Тэр бол нинжи чумбу юм тийм ээ. Самдангийн ошин матубын ошин нэмжиг матубын жансан цоглон бинжүүжийн нинжи чумбу бол амаин чима мами юм уу гэж. Нинта багын жүжийн нинжи цадмид бол чима янлан ама маян юм тийм. Баг хөлгөний одоо гонлом тавуулсан ч байдаг юм уу? Гонлом тавуулсан. Гонломоос дэш баг хөлгөний одоо хутагт болсон. Тэр бодгаалын одоо сэтгэлд байгаа нинжи цадмид бол нинжи чумбу биш, нинжи цадмид юм. За жампугийн жүжийн нинжи чумбу бол няга юм байна. Гансан пагва. Гансан пагвагийн одоо жүжигт байгаа нинжи чумбу ч юм, нинжи цадмид ч юм. За хажиг нинжи сүмжин овуулаа гэж. За хажиг бол энэ гурван одоо их нэгүүлсэнгүй сэтгэлийн мөн чанарыг юу гэж тодорхойлж ирэхээр мэрдэгвис чадвардуу жавын симжаанла мигвийн нинжи чумбу, чоло мигвийн нинжи чумбу. Танид дэмижис чадвардуу жавын симжаанла мигвийн нинжи чумбу, мигмижийн нинжи чумбу. Танид эний ганлаян мамигвийн нинжи чумбу, симжаан замлаа мигвийн нинжи чумбу цанис тэтэ гэж. За энэ дээр байгаа нь бол аранлаг ингээд цандаа тавьчихсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр хажгийн тавьж байгаа танд бол юугаараа ялгаатай байгааг та нар харж байгаа тийм ээ. Аранлаг бол энэ дээр тавьсан ш. Симжаан мэрдэгвэр дугуй шэрв замжис ойсуусын би нинжи чумбу чөлөө мигвийн шүү дээ тийм ээ. Симжаан мэрдэгвэр дугуй гэдэг чинь амтныг мөнх бус юмаа гэж мэдж байгаа. Онж таньж мэдсэн. Ийм бэлгүүн төдийгөр эзлэгдсэн ойсуусын ба гэж бас бодтой эзлэгдсэн бол их мэтлэнгээр ингээд аранлаг цандаа тавьчих тийм ээ. За хажиг бол мэрдэгвис чадвардуу жаваа гэж. Тэгээд мэрдэгвис чадвардуу жавын симжаанла мигва. Мэрдэгвис чадвардуу жав. Энэ бол тонин үг л хэлж байна да тийм ээ. Мэрдэгвис чадвардуу жаваа гэж. Симжаана мэрдэгвис чадвардуу жавыг чав шүү. Гэт бодохоор тийм ээ. За ингээд тавьсан аранлаг бол энэ гурван цандын мэдээтэй нинжи чумбу яна мэрдэгвис чадвардуу жавыг симжаанла мигвийн нинжи чумбу юм би чав. Нинжи чумбу аль нь ч байсан гэсэн. Чоло мигвийн нинжи, мигмила мигвийн нинжи нөгөө юу лээ? Чоло мигвийн нинжи, мигмила мигвийн нинжи, симжаан замла мигвийн нинжи гэд гурав байгаа шүү дээ. Аль нь ч байсан гэсэн мэрдэгвис чадвардуу жавыг симжаанла мигвийн нинжи чумбу юм. Ягаад гэвэл симжаан өөрөө мэрдэгвис чадвардуу жаваа шүү дээ. Амтэн гэдэг чинь өөрөө мөнх ус гэдэг нь тэрний нэг онцлог шүү дээ. Тийм биз дээ. Бүгд л тийм шүү дээ. Мэрдэгвис чадвардуу жаваа гэж хэлсэн хэлээгүй шүү дээ. Тийм ээ. Симжаан бол мэрдэгвис чадвардуу жаваа. За мэрдэгвис чадвардуу жавыг нинжи чумбу яна мэрдэгвис чадвардуу жавыг симжаанла мигвийн нинжи чумбу чав. Дэмижин чадвардуу жавыг симжаанла мигвийн нинжи юм би жан чавич. Ялгаагүй тий. Симжаан бол темперамент ба. Үннээсээ бүтээгүй темпер мадуу юм. Тэгэхээр дэмижин чадвардуу жаваа гэж хэлсэн хэлээгүй амтан бол темпер мадуу юм. Тэгэхээр дэмижин чадвардуу жавыг симжаанла мигвийн нинжи юм би жан чав. Нинжи чумбу яна нинжи чумбу яна гэж их нэгүүлсэнгүй сэтгэлд бол яг уу дэмижин чадвардуу жавыг симжаанла мигвийн чав. Мигвийн нинжи чумбу юм. Ян чав ячир чамаа тэртэл нүгүүлэ цамар сонна
дэмжийн чадвартай жавын нүгүүлээ цамарсан говь бичрэг. Тийм. Нүгүү буюу өвсөнд анхаарал хандуулж түүнийг онж таньж мигва гэдэг нь цамиа мигва шүү дээ, тий. Шалгадаг оюун ухаанаар түүнийг одоо таньж мэдж байгаа бол тэр таньж мэдсэн өвс чинь өөрөө мөн чанар нь юу юм? Мөнх бас. Мөн чанар нь юу юм? Үннээсээ бүтээгүй. Тэгэхээр анхаарал хандуулсан л түүнийг онж таньж мэдж байгаа л өвсөл байх юм бол бүгд нэрдэггүй чадвартай жавын нүгүү юм би чав. Дэмжийн чадвартай жавын нүгүү юм би бас чавл байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэр утгаар. Нүгүүлээ цамар соннаа. Нет. Нүгүүлээ цамар соннаа. Дэмжийн чадвартай жавын нүгүүлээ цамар сон говь бичрдэ. Нүгүүлээ цамар соннаа. Дэмбэр мэвийн нүгүүлээ цамар сон говь бичрэ. Мадууна умаавын лүглаа гэж. Мадуу гэх юм бол умаавын лүглаа, дэдэр говортол оймравын лүглаа, нүгүүлээ оймраваа гэдэг нь дэмбэр дүүваг хайлгнадаг. Дэмбэр дүүваа гэж хүлээн зөвшөөрдөг. Одоо юунаас төв үзэлтнээс доош нь бол бүгд оймраваа буюу юмсыг бол үннээсээ бүтсэн гэж үзэж байгаа хүлээн зөвшөөрдөг. Ийм одоо унтааныхан шүү дээ, тийм ээ. Дөрөг марава дөдөөва сэмзэнба умаранжууд ч гэсэн, тийм ээ. За. Оймравын лүглаа бол нүгүүлээ цамар соннаа, дэмбэр дүүвийн нүгүүлээ цамар сон говь бичэр. Дэмбэр дүүвийн гэж байгаа. Одоо бол түрүү нь бол дэмбэр мэдвийн гэж хэлсэн бол одоо оймравын лүглаа буюу баг одоо дүмтаа маравын ёсоор оймравын лүг буюу одоо бодтой гэж өгүүлэгчдийн ёс гэж орчуулбал одоо тийм маягтай үг шүү дээ. Тэгээ энэ утга нь бол юу хэлж байгаа юм гэхээр баг хүлэгний тогтсон таллын одоо хүлээн зөвшөөрж байгаа тэр ёсыг хэлж байгаа шүү дээ. Оймраваа. Энэ дээр нэг заримдаа жижигхэн толгой ирэх гэдэг тийм тал биш үү, тийм ээ. Тэгмэн дүмтаа мараваа тэгмэн баг хүлэгнийхэн гэхээр заримдаа баг хүлэгний дүмтаа мараваа гэх. Заримдаа баг хүлэгний нөгөө зам мөрөөр орсныг гэх, тийм. Тэгмэн лам гэвэл нянтой лам аранжил лам. Тэгмэн дүмтаа мараваа гэвэл нөгөө жавраг мараваа дөдөөва сэмзэнба энэ төр байгаа шүү дээ, тийм ээ. Нэгчлээ. Оймравын лүглаа нүгүүлээ цамар соноо дэмбэр дүүвийн нүгүүлээ цамар сон говь бичрэг гэж. Яагаад үг гэхээр нөгөө жавраг мараваа дөдөөва энэ төр чинь альва нэгэн зүйл байгаа л бол ёна дэмбэр дүүвийн чав. Дэмбэр дүүва жавраг мараваа юм, тийм ээ. Тэгээд тэр одоо бид нар өмнө 2 жилийн өмнө дүмтаа уншиж байсан. Тэгэхэд бол одоо бас ярилцчихл яасан, тийм ээ. Жавраг мараваа энэ чинь альва зүйлс одоо үннээсээ бүтээгүй юм бол жишээ нь юунд нэр өгөх. Ширээ сандал гэдэг, ширээ байхгүй бол ширээ гэдэг үнэхээр бүтсэн ширээний, тийм ээ, өөрийн мөн чанар байхгүй бол юуг ширээ гэж юм бэ? Мичлэнгээр ингээд өөрсдийн тайлбар бас байгаа шүү дээ. Үнэхээр тэр нь бол бас одоо бодвштай. Тэгэхээр бол тэр дүмтаанд байгаа шүү дээ, тийм. Доод дүмтааг ойлгох нь бол дээд дүмтааг одоо ойлгохын чад болт юм аа. Тэгэхээр бол баг дүмтааныхын тэгээд орхих, хаях, үл тоох бол байж боломгүй шүү дээ. Маш гоё тайлбарлаа л ингээд яваад байгаа шүү дээ. Тунгуяа одоо над шиг одоо ийм тамотоо болсод. Тэгээд ингээд доороос нь тунгуяа. Бол үзэх тусам л, тийм ээ, доотхын уншглаа нэрэл тэмдэ гэж боддог. Дээдхэн уншаад дээдхэн доотхоо үгүйсгээд ингээ өөрийнхөө дүмтэй гаргахаар нэрэл тийм байна да гэж бодох, тийм ээ. Их мэтлэн ингээ тэгэхээр бол тэр тэгээд ойлгоцсон гэсэн үг хэлж байгаа гэж би ойлгоорой. Ер нь бол тийм дүмтаандаа өөрөө тэгж альцсан байгаа шүү дээ. Доод дээдгээ ойлгох. Тэгэхээр нүгүүлээ намаараа нүгүүлээ цамар соноо дэмбэр дүүвийн нүгүүлээ цамар сонгой байж. Мадууна гой мараваад умаава ни гэж хоёр ялгаж өгч шүү дээ. Гой мараваа лүг умаавын лүг хоёр, тийм ээ. Юмсыг өмнөөсөө бүтсэн гэж үзэж байгаа нэг. Төв үзэл буюу төв үзэл гэж нэрлэдэг байгаа чинь хоёр хязгаараас хагцсан гэсэн үг шүү дээ, тийм ээ. Байгаа гэд туйлшрах, байхгүйгээ туйлшрах, энэ хоёроос салаад голд нь ирэхлээр зэрэг төв үзэл, тийм ээ. Тэр төв үзэл гэдэг нь бол юмсыг бол үн чанараасаа өмнөөсөө бүтээгүй гэж. Тэгэхээр гой мараваад умаава хоёр бол нүгүү дэмбэр дүв мадув дөдвийн цэ гэж, тийм. Нүгүү өмнөөсөө бүтсэн бүтээгүй гэж бол одоо ингээ хоорондоо ярилцах цагт бол
чөйжин цамиа дөвцөл тунуан шиг явартаал. Чөйжин цамиа дөвцөл тийм ээ. Чөйжин гэдэг нь одоо жишээ нь нүгүүгээ яахгүй юу? Одоо ширээ өмнөөсөө бүтсэн бүтээгүү гэж ярьж байгаагийн ярианы сэдв болсон чөйжин маань юу? Ширээ. Гэтэл ширээг бид нар оюунаараа байхгүй гэж одоо тэгэхэд ширээ байна уу гэвэл хоёулаа санал нэгдэх ёстой байж таа байна. Яаж байгаа юм бэ гэгээд тайлбарлахаар өөр болж байна. Тэгэхээр тэр байхгүй гэдэг дээр ярьж штэ одоо тэр өмнөөсөө бүтсэн бүтээгүү гэж одоо ярилцах үед бол чөйжин одоо тэр ширээ гэж бодоход тийм жишээ штэ. Чөйжин цамиа дөвцөл гэж. Тэр оюунаар шалгадаг оюун ухаанаар тэр баталж байгаа тэр юм ч гэсэн бол яах нь тэр ёс нь бол түмэн ашиг гэж хоорондоо санал нэгдсэн тийм ээ. Хоёр одоо ёсны өмнөөсөө бүтсэн бүтээгүү гэж ярьж байгаа тэр цамиа дөвцлөн ч гэсэн хоёуланд нь бол нийцж байгаа. Тийм юм зүйл байгаа юу байхгүй. Дөвцөл түмэн ашиг явартал. Дэний жилүүлэг дэний гэдэг нь саний оймроо умаава энэ хоёрын ёсонд бол дэмбэр дүүгийн нүгүүлэ цадмар масун гэж. Дэмбэр дүүгийн нүгүүлэ цамар масун гэдэг нь өмнөөсөө бүтсэн тэр өмнөөсөө бүтсэн нүгүү буюу өмнөөсөө бүтсэн ширээ гэдгийг бол оюун ухаанаар бол таньж мэдэх бололцоогүй гэж үздэг. Яагаад гэвэл ширээ өөрөө өмнөөсөө бүтээгүй учраас өмнөөсөө бүтсэн ширээ бас байх. Их мэтлэнгээр. Энэ бол ингээ хоосон чанар умын одоо гол ярианууд шүү дээ тийм ээ. Тэр бол ингээд умын зэндаа гэж утгатай байгаа шүү дээ. Тэр үед бол илүү хэлэргүй. Одоо бол яах тусгал гарна да. Дэний жилүүлэ дэмбэр дүүгийн нүгүүлэ цамар масун. Дэмбэр мадүүгийн нүгүүлэ ян цамар масунор нүгүү замлаа цангар сунга түнөө ашиг явичээр гэж. Өмнөөсөө бүтсэн ширээ, өмнөөсөө бүтээгүй ширээ гэдгийг бол аль альны нь бол одоо тэр чинь хоёулаа санал нийлэхгүй шүү дээ тийм ээ. Хоёр ёсныхон. Тэгэхээр зөвхөн ширээ төдий өмнөөсөө бүтсэн бүтээгүй тухай ярихгүйгээр ширээ төдий дээр л одоо нэгдсэн тийм одоо байр суурь үзэл онол бол байх хэрэгтэй байгаамаа. Тийм ээ. Нүгүү замдаа цамар сунга түнэн ва гэдэг нь тийм ээ. Хоорондоо одоо тэр үзэл онолцсон нэг ийм одоо үзэгдэл буюу тэр одоо чөйжин шиг явж байгаа. Она Симжаанда миггүй нинжэ чумбөө цаа томно ёд мэдж яана гэж. Энэ дээд яриа бол ингээд орхисон байгаа. Түүнээс биш энэ бол ингээд одоо хоосон чанарын тухай бол ингээд үргэлжлээд ярих том сэдв ингээд хаалга бол ингээд харуулаад орхиж байгаа байдал шүү дээ тийм ээ. За онаа тэгвэл гэж байна. Симжаанда миггүй нинжэ чумбөө одоо яг ингээд дагхаа гэдэг онаа гэхээр ингээд за ингээд ойлгоцсон юм шиг маягаар л ингээд орхиж байгаа юм л та. Энэ бол том сэдв шүү дээ тийм ээ. За тэгээд юу гэж нөхөр оноо Симжаанда миггүй нинжэ чумбөө цаа товно байгаа мó байхгүй мó. Симжаанда миггүй нинжэ бол цаа товсон үед байх юм уу байхгүй мó. Дэний цаа товно монсом хайлын мэлэнла түгөө гэж. Цаа товлчоод цаа товлно гэдэг маань бол тонлом товлоо тийм үү? Одоо чин тонлом товлоод чин тонлом товлсон үед Симжаанда миггүй нинжэ байгаа юу байхгүй юу гэдгийг шалгуур чинь юунаас хамаарах вэ гэхээр тэр үед тийм ээ цаа товлоход их чин тонлом товлоход нэг ёсондоо монсом байна гэж үзэх юм уу байхгүй гэж үзэх юм уу тэрнээс хамаарна. Бодисатын сэтгэл дотор бол хоёр хувааж байгаа тийм ээ. Монсом жүгсэм. Монсом гэдэг нь өрөөх сэтгэл, жүгсэм гэдэг нь орох одоо юм сэтгэл тийм ээ. Гол ялгаа нь бол одоо хамаг амтан зовлонгоосоо салаасаа тэдний төлөө би бурхны утгыг олох юмсан гэж бодоод байж байгаа. Сэтгэлийг бол монсом гэж. Тийм ээ. Яг бодтойгоор үйл ажиллагаа хийж эхлэегүй. Жүгсэм гэдэг нь бол бодтойгоор хийж тийм ээ. Эндээс арангаа явах юмсан гэж бодоод сууж байгаа би бол миний бодол дараагаар нь арангаа руу гараад одоо машин тэргэнд суугаад ингээд яг үйл ажил хийж байгаа энэ хоёр. Жүгсэм гэдэг нь бол үйл ажил хийж байгаа. Тэгэхээр монсом гэдэг нь бол энэ би зүгээр ялгааг нь цунд дурдсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр саа товлсон үед тэр монсом байна гэж үзэх юм уу байхгүй гэж үзэх юм уу гэдэг бас бодлоо. За тэрэн дээр тулж байгаамаа. Байна гэж үзэх юм бол тийм ээ. Хондоо бол юу гэж хэлэхээр
цаа товлсон үед монсон байгаа гэж үзэх юм бол Синжанламигийн нинжи чумбу байна л гэж хэлдэг байхгүй юу? Монсон байхгүй Синжанламигийн нинжи байхгүй л гэсэн. Тийм. Энэ төр бол одоо хөлгөний бодмөрийн зэргийн их хөлгөний одоо хэсэг дээр бол илүү сайхан дэлгэрэнгүй гарч байгаа. Бодмөрийн их одоо хөлгөний хэсэг бол их бодмөрийн зэрэг шүү дээ. Богдламын зохиосон ламрим ч юм уу. Ламрим ч юм уугийн ердөө тал нь 50% шахуу шүү дээ. Ерөө ингээд номныхоо тал нь хөлгөний хэсэг шүү дээ. Тал нь бол ингээд баг хөлгөний хэсэг. Баг хөлгөний хэсэг дотроо бол тэгээ нөгөө тамийн хэсэг тийм ээ. Бүр нөгөө доод муу заяаны зовлон момлон ингээд гараад нэг татан тэгээд дээдх нь бол нөгөө түмэн ламаар лоож агна. Тэгээд нэг татан шүү дээ. Нөгөө тал нь бол сүүлийн тал хэсэг нь бол ерөөсөө их хөлгөний. Их хөлгөний хэсэг бол дотроо хоёрхан үндсэн хэсэг тийм. Нэг нь бод сэтгэл, нөгөөх нь хоосон чанарыг онох одоо тэр тагант тийм ээ. Дунд нь бол нэг хэсэг шинэ гарч. Бод садын сэтгэл, шинэ, тэгэл тагант. Ердөө энэ гурвал одоо хөлгөний хэсэгтэр гомхон. Хамаг их нь бол тэгээд бод садын сэтгэл тэгээд хоосон чанар л за тэгээд тэрийг бол яагаад ингэж хэлж гинүү гэхээр энэ дэлгэрэнгүй сайхан үнэхээр өөр юм болгож таньж мэдэх хүсэл байвал Ламримын одоо тэр дээрээ энэ дахив. Одоо намайг 12 онд 10 одоо 2 3 15 6 жил оюутан байсан гэхээр чи 15 6 жилийн өмнө далаа өгш сүнчэн дээр л Ламримыг одоо бараг 100-аад удаа 82 удаа Ламрим ч юм уу бүтэн байгаа альт өөрөө бусдад сүнчэн дээр ярьсан айлтсан тэр тухай биш шүү. Өөрөө одоо ингээд уншиж судлах энэ тухайтад ингээд нэс нь ингээд дахин үздэг баг. Тэгээд 80 хэд удаа тэр далаа өгч гэж нэхэр бид мэдээ. Тэрнээс тэгж аль руу тэгэхээр алгаа баг. Тэгээд Ламрим өөрөө харчин үзсэн улсуудад олсон одоо чид үжээ дүлжээ байгаа шүү дээ. Тэгвэл одоо тухайлан зориулсан шавнар нь бол өвпар үзсэн улсууд гэж шүү дээ. Харчин үз. Ийм ном шүү дээ. Ламрим гэдэг. Ламримын өөрийнх нь ихэнх хэсэг дээр бол Богдлам өөрөө тэгж харчин улсууд Ламримыг ийм ном шүү дээ. Тэр бол л одоо эдгээр цагийн монгол хэл дээр түгээчлэн одооч л нэг юм хачин нэр томьёогоор ингээд ягаад тэгээд өчтөгч шүү дээ. Барчин. За цааш. Дэмий бах. За ингээд юу гэж байна. Синжанламигийн нинжи чумбо саатомна ёд меджана эний саатомне монсом хайлин мэлэн энд бол тулнаа гэж. За хажиг Бревийн сар ян Синжанламигийн нинжи чумбо хайланбар нандэ жана гэж. За дараа нь сүнжин цогдуулаа ян шиётэй гэж. Сүнжин цогдуулаа шиётэй содвийн сун, санаагийн сун, тэгийн сун, донжин сун намсуу ёо гэж. За энэ тухай жидэн дээр маш богинохон ингээ гараад өнгөрсөн шүү дээ тийм ээ. За сун гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Анданд очиж Норжмогийн сун альтгуул гэдэг тогтоол гэдэг. Тэгээ одоо утга нь бол үгж байгаа лээ. За юу гэж байна? Дэшигаа гэж. За содвийн сун, санаагийн сун. Одоо тарин гэдэг чи одоо энд тайлбарлаж яриад байгаа шүү дээ тийм. Тариныг яаж зохиодог? Ямар одоо мэдлэг эрдмийг олж иж тарин зохиодгийн гэдгийг бол ярьсан шүү дээ тийм ээ жидон дээр. Их мэтлэн. Тэгээд тарин гэдэг бол өөрөө одоо самжи мичва дөрвөн зүйлийн нэг шүү дээ. Үр дагавар нь танаанд багтшгүй байж болдог. Ийм одоо зүйлүүдийн нэг нь бол магийн нүва тэгээ тарины хүч магийн нүва самжи мичва тийм ээ. Содвийн сун
төвчээрийн цагаагийн сүн, нууц тарин, цэг, үг, дон гэдэг нь утга. За энэ одоо 3 юм сүн байгаа. За дээшгаа буюу энэ дээд саяны 4 одоо сүн дөрүүлээ бол яг нь андар жива говгийн сусар дагминжин гова ховын Хямбаатан шэрүү гарун гис дүүвэр даашин гэж. Муу заяаны тийм ээ. Муу заяан төрхийг бол одоо хаасан цусар дагминжин говба гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэрнийг одоо олохын урдл ба бэлгүүн аль нэгэнд нь хамаардаг. Ийм зүйлийг бол энэ сүнгийн цог гэж байгаа гэсэн. Энэ дотроо дөрв байгаа шүү дээ тийм ээ. Ялгаа нь юу юм бэ гэхээр амбу игэ найлуг домбоо нийтла мэдэг баадан гэж. За тэр содви сүн гэдэг. Төвчээр гэдэг. Төвчээрийн одоо тогтоол гэдэг нь амбу игэ найлуг гэж байгаа шүү дээ. Үсгийн хоосон чанар. Игэ найлуг домбоо нийтла мэдэг баа. Түүнээс бол одоо чихэр юмшиггүй тийм ээ. Үл аюух чихэр юмшиг. Энийг бол собаа гэж. За энэ тэгээд дотроо дүмтааны холбогдоод олон зүйл ярьдаг. Тэгэхээр энэ дараагийн сэдв учраас энд бол ингээд дуртаад орчих. За хоёрдугаарх тэр нууц тарины тогтоол юу вэ? Сангийн сүн гэдэг нь бол нева амаа довжис гэж байна тийм. Урдын одоо хүчээр гэдэг нь бол юу хэлж байгаа вэ? Нөгөө игэ найлуг домбоо нийт таньсан тийм ийм хоосон чам. Үсэг гэдэг маань юу вэ? Мин цэг игэ гэдэг дүүрэн дээр үтсэн шүү дээ тийм ээ. Дүүрэний эргэлэмжинбийн намшиг дээр юл юлжингийн хэсэг дээр гарч байгаа шүү дээ тийм. Мин цэг игэ гэдэг. Энэ мин нэр үг үсэг гэдэг ойлголт чинь том чухал байгаа шүү дээ. Ялангуяа хоосон чанарыг хонхын бүх юм нэр томьёо төдий гэж хэлээд байгаа шүү дээ. Үннээсээ бүтээг юм аа. Бүтэн барилдаад ширээ ангаа гэдэг чинь бол нэр төдий. Тэр нэр гэдэг чинь юу юм бэ? Мин гэдэг. Мин за хатуураад яв. Дүүрээ. За амаа довжис тэр игэ найлуг домбооны довгод довжис санаг зом нүба гэж. Зом нүба. Нууц тарныг бол гоч. За энэ бол санагийн сүн гэж. За тэгэхээр санаг бурхны шашинтны нууц тарин гэдэг бол нууц тарин гэдэг ойлголт бол одоо энэ дээрээс эхэлж яах нь вэ шүү дээ тийм ээ. Хоосон чанарыг. Түүн дотроо бол үсгийн одоо бодит байдал болсон хоосон чанар. Онж таньж тэгээд тарин бол нууц тарин гэхгүйгээр зүгээр тарин бол бас зөндөө байгаа. Тарин нууц тарин гэж бас ширэлбаанууд ч бас тарин байгаа шүү дээ тийм ээ. Одоо та нар энтгэг орноор ингээд явж исэн бол янз янзын одоо энтгийн эртний одоо янз янзын шашин тунгууд байгаа шүү дээ. Хиндүүгийнх байгаа. За тэр ганга мөрний эргээр бол одоо түмэн янзын төсүүдийн шашин тунгууд байгаа шүү дээ. Бид нар ч юм бол янз янзын эрх тэр зүүцсэн байгааг харж байгаа биз тийм ээ. Эрх. Тэгээ зарим нь бол одоо бүр хүний X масаар хийсэн эрх. Тэгээ янз бүрийн үр, одны үр, элдв зүйл, эрдний зүйл айрч энэ төр хийсэн янз янзын байгаа шүү дээ тийм ээ. Тэр үг чинь тэр эрхээр тэр тарин тоолоод байгаа. Одоо энэ бол нууц тарин гэдэг байгаа нь бол бас тийм ээ. Бурхны шашин байна шүү дээ. За тэгэхээр бол юу амаа довжис санаг зом нүа гэж. За сүмба цэгийн сүн гэдэг нь бол сүмрөвжин цэг галби бардууд зин нүа гэж. Эрхэм зарилгийн үгийг бол бүр галуу дуусах хүртэл бол тос сэтгэлдээ бол марталгүй одоо барьж чад. Цэгийн сүн нэр тийм галуу юу сургаалыг бол мартахгүй гэсэн. Шива дөрөвдүгээрх нь донжи сүн гэдэг нь сүмжийн дон. Эрхэм зарилгийн утгыг бол галби бардууд зин нүвийн жидлайж байна гэж. Тэр ялгамжаа нь бол энэ дөрвөн одоо сүнгийн ялгамжаа нь бол ийм үйл ажиллагаатай жидлай гэдэг нь бол тийм ээ. Тэр эрдмүүдийн утгыг бол одоо март. Галуу юу тийм үү тийм ээ. Галваар гэж. Цагийн л зааж. Гав тэр мошуудын би сүн юм наас одоо ярьж байгаа
ойсуудын ба буюу бодтойгоор үзүүлж байгаа тэр сүм бол жансамжийн жорлом чойжог бэрэн манчижи мадуйгой дээ гэж. Одоо энэ үед ярьж байгаа сүм бол сүнгийн цогдов бол жансам жорлом чойжог бэрэнгээс доош бол хамаарахгүй маа гэсэн. Бэрэнгээс доошо. Жорлом чойжог бэрэнгээс доошо бол мадуйва гэж хэлж штэ. Мадуйва гэдэг нь хамаарахгүй. Тэгэхээр жорлом чойжог чимбуугаас дээшээ хамаатай гэсэн байна шүү дээ. Бэрэн манчид гэдэг нь доошо. Мадуйгой дээ. Ягаад гэвэл дээ яна сүнгийн цогдов ин гой бичрэр. Сүнгийн цогдов ин гой бичрэр. Гав тэр ойсуудын би сүн яна сүнгийн цогдов байх шүү. Сүнгийн цогдов гэдэг чинь жорлом чойжог чимбуугаас дээшээ ярьж байгаа яриа шүү дээ, тийм ээ. Тийм учраас доошхот нь хамаарахгүй. Гав тэр данжаан зоврж үеийн сүн яна дээ юм бэ мачимд. Харин данжаан зоврж үеийн сүн бол энэ хоёр юм яриад байгаа шүү. Гав тэр ойсуудын би сүн гэдэг нэг ярьж байна. Гав тэр данжаан зоврж үеийн сүн гэдэг хоёр ялгаж өгч байгаа. Одоо яг үзүүлж байгаа ярьж байгаа сүн ер нь үзүүлж байгаа тэр сүн хоёр бол тэр гав тэр данжаан зоврж үеийн сүн яна дээ юм бэ мачив дээ сүнгийн цогдов юм бэ мачив гэсэн үг шүү дээ. Дээ юм бэ мачив тэр жургийн жорлом содвис дува юу гэж. Тэгэхээр ондогжин одоо данжаан зоврж үеийн сүн бол яг нь жорлом содвийн үед ч гэсэн байж болно. Жорлом собо гэдэг чинь нөгөө түрүүний хэлсэн энэ жансам жорлом чойжог бэрэнгээс доошхот хамаарагдахгүй гэсэн шүү дээ. Ондогжинд үзүүлж байгаа тэр данжаан зоврж үеийн сүн бол энэ жорлом чойжог бэрэнгээс доошхот бас байгаамаа гэж. Хоёр ялгаатай юм сүн гэдэг байгаа боловч хоёр ялгаатай. Одоо энэ ярьж байгаа цогдвын үед цогдов дотор сүнгийн цогдов гэж байгаа. Сүнгийн цогдов гэж ярьж байгаа энэ үеийн сүн бол жорлом чойжог бэрэнгээс доошхот хамаарахгүй жорлом чойжог чимбуугаас эхэлж хамаарна гэж. Данжаан зоврж үеийн сүн гэдэг бол ондогжингоор тийм ээ нийт үзүүлж байгаа энэ сүм бол яг нь жорлом содвийн үед ч гэсэн байдаг гэж. Жорлом содвийн үед. Жорлом собо гэдэг чинь энэ жорлом чойжог бэрэнгээс доошоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэнд сүн яна авдын данжаан зоврж үеийн сүн юм байна. Чог ойлгох тийм ээ. Ингээд дээр хоёр ингээ ялгачаад гавдын тийм ээ сүн яна гэж. Сүн яна гавдын данжаан зоврж үеийн сүн юм бэ. Мачивдэ наминжин сүн лаасува лама шугна явичирдэ гэж. Лама шугна ч гэсэн бас намингийн сүн гэж байна. Намингийн сүн ба. Жишээлбэл додон машуг шуг бадан гэж. Додон машуг шүү. Додон машуг балаач байгаа, шуг балаач бас байгаа гэсэн санаа шүү дээ, тийм ээ. Сүн болвол ингээд лама шугба гэдэг чинь зам мурд ороогүй үед ч гэсэн бас байж болдог байх нь шүү дээ. Тийм ээ. Ороогүй үед. Тэгэхээр одоо гэлэр унах юм байхгүй байх нь шүү дээ, тийм ээ. Зам мурд ороогүй үед ч байдаг сүн гэж. Гэж. Одоо энэ сүнгийн цогдов гэдэг дээр ярьж байгаа чинь бол жорлом чойжог чимбуугаас эхлээд ярьж байгаа яриа байна шүү дээ, тийм ээ. Зүгээр сүн гэдэг одоо энэ зүйл бол дамаш угаалаач байна, жорлом тогломын үед ч байна. Жорломын үед ч байна, жорломын доод үед тийм жорлом доод юм уу собо айл тэр үед ч байна гэсэн. Чойжог одоо бэрэнгээс дээшээ одоо тэр жорлом чойжог чимбуугаас эхэлж байгаа нь бол одоо ярьж байгаа сүнгийн цогдов. Намдан чирол намданны шэсуг цэгжид хүмла юл домбоны чойж төмөр ядтэй гэж. За энэ нөгөө донит нишүү гэж ярьсан шүү дээ бид нар тийм ээ. За тэр тийм ээ. Намдан чирол намданны гэдэг нь нам домбоны чи домбоны чинон домбоны тэгээд одоо улаан юм уушгад зөндөө гардаг шүү дээ тийм ээ. За тэр зүгүүтэй. За юл домбоны чойж олон байна гэж. Төмөр ядтэй донши чойжинжин гона чэвийн нишүү явж гэж. Донши чойжингийн гона. Хоосон чанар яригдж байгаа тэр зүйлийнх нь юу хоосон чанартай тийм энэ хоосон чанартай гэж ярьдаг үстэй. Тэрнийхээ талаасаа 20 байгаамаа гэж. Тэрнээс хоосон чанар өөрт нь бол ямар ч ялгаа байхгүй шүү дээ тийм ээ. Гадаа байгаа илс хоосон чанартай, бурхан ч хоосон чанартай. Бурхан болоо тэр илсний хоосон чанар нь бол хоорондоо ялгаа баг. Хоосон чанар нь бол ялгаа баг. Бурхан илс хоёр бол хоорондоо ялгаа шүү дээ тийм ээ. Хүн шиг тэр
Хоосон чанар гэдэг чинь бол зүгээр л ингээд би агаарт яриад байдаг зүйл биш. Заавал нэг зүйл байж ич тэрийг хоосон чанартай үгүй юу гэж ярина үстэй. Тэгэхээр тэр хоосон үгүй гэж яригдж байгаа зүйлийг юу гэж хэлж байгаа вэ? Донши чөжин гэж. Домбоо нийдийн донши чөжин. Донши чөжин. Хоосны суур болсон тэр зүйл. Хоосон гэж яригдах суур. Одоо тийм ээ. Буюу. Тэр донши чөжингийнхоо үүднээс бол 20 гэж ярьж байгаамаа. 20 байгаамаа гэж тийм ээ. Юл домбооны чөжин дүмаа юдтэй. Донши чөжин жонгоно чиви нишүү явж тэр. Домбооны гэдэг нь тамжид роожиг ба гэдэг ба шүү дээ. Бүгдэд нэг амттай гэх шиг тийм ээ. Одоо шоколад дүүлжин шоколадыг ханасан ч долоосон. Хоосон чанар бол тэр өөрөө л. Тэгэхээр олон байгаа гэдэг нь бол хоосон чанарын ялгаад байгаа биш. Донши чөжингийнх нь үүднээс донши чөжин ялгаа байгаа учраас тийм ялгах бас шаардлага байгаа. Ийм учраас байгаа шүү дээ тийм ээ. Тэгэд одоо манай сурж ирсэн сургуулийн захирал оны сүүлээр гомонд очиж зобоо хийгээд гомонд очиход гомонгийн хамбар монгол хүн байсан. Тэгээд тэр монгол ам одоо хамттай яг энэ донид нишүү гэдэг сэдвээр хоёулаа ном хаялсан байгаа. Тэгээд гомонгийн одоо хамб монгол хамб болвол чи дахиад 10 жил нэг сайн бодчоод ирдээ гэж хэлсэн гээд жоохон яг хөө тийм жоохон зүгээр мэрэгд хоорондоо тийм нэг ариган маягаар энэ зобоо хоорондоо ном хаялцаад дуусна ард дээр тоглоом маягаар чи сайн дахиад 10 жил бодоод иргээд тоглоомоор хэлжсэн гэж миний багш над гэж айлсан. Тэр үед бол багш маань бол оюутан. Тэгээд тэр одоо өвгөн багш одоо захирлыг дагаад одоо тэгээд янсаагаар мөргөл хийж явсгаасан юм байлаа л да. Тэгээд захирал бол янсаа сумд гурууланд нь бол ном хаягдсан юм байлаа. Тэгээд гомонд ажилласан. Тэгээд гомонгийн хам бол тэгж одоо тоглоомоор жоохон өнгөрөө үг хэлж тэгж одоо инээлтжсэн гэж манай. Тэгээд тэр донид нишүү гэхээр тэр санаанд орсон л да. Тэгээд донши чөжинжин гоно ялгаж байгаа 20 байгаамаа гэж. Тэгэл донид нишүүгөө таадаг инчим нямду мижадэ гэж. Донид нишүүгөө хоорондоо бол инчим ням. Тэгээ энэ би чаваа бол байгаа гэж хэлж байгаа гэж. Мижадэ гэж шүү дээ тийм ээ. Одоо дэйна нан домбонид дина чи домбонид юм би чав. Чи домбонид дина нан домбонид. Чи домбонид дина домбонид юм би. Домбонид ина чи домбонид юм би чавч гэдэг юм уу. Ингэж хооронд нь ин чав ням гэдэг байгаа шүү дээ. Им би чаваа хоёр талаас нь юм байна гэж. Дүжээ домбонид дүмажээ домбонид галваа юм би ч гэж. Тийм бооз дүжээ домбонид мөнх усын одоо хоосон чанар мөнх зүйлийн одоо хоосон чанар маяг бүдүүлгээр тайлбар тийм. Дүжээ домбонид дүмажээ домбонид галвичэр. Хоосон чанар нь бол ялгаа байхгүй. Мөнх усын хоосон чанар мөнх зүйлийн хоосон чанар. Хоосон чанарынхаа үүднээс бол ялгаа байхгүй. Тэр донши чөжин өөр шүү дээ тийм ээ. Тийм учраас ялгаад байна. Галвичэр. Нан домбонидэн чи домбонид чин галвичэр. Нам пантулдуу гэнэ. Нам панцулдуу шүү. Нам панцундуу шүү. Панцун. Нам панцун энэ хэвлэлийн алдаа шүү. Энэ эргүүлэг нь байх. Компьютерээр шивсэн юм. Олонтой. Энэ ингээд ийм биш. Панцунду. Нам панцун гэдэг нь харилцсан албар ян мижаад гэж. Тэгэхээр бол энчим юм биш байлаа гэд бас бүгд хоорондоо харилцсан алваа гэж бас ойлгож болохгүй гэж. Нам панцунду албар ян мижаад ан домбонид лаасуба башиг дүжээ домбонид домбониддан чой тамжид домбоо лаасуба дүмажээ домбонид юм биш гэж. Тэгэхээр энэ 20 зүйл дотор байна бол яг нь мөнх бус зүйлийн хоосон чанарууд гээд нэг талтай.
тийм ээ. Одоо нан домбооны тэргүүтээ зарим нь бол мөнх ус домбооны. Мөнх ус зүйлсийн домбооны. Хоосон чанартай гэдэг юм уу? Хоосон чанарын хоосон чанар. Хоосон чанар өөрөө хоосон чанартай байгаа тийм. Тэрийг бол домбооны гэдэг. За тэр тэргүүтээ тэгээд чой тамжид домбооны тэр бол яг нь мөнх зүйлсийн хоосон чанар гэх маягаар ингээ хоорондоо. Тэгэхээр мөнх усынх нь хоорондоо бол инчим юм байж болох нь байна шүү дээ, тийм ээ. Мөнх зүйлүүдийнх нь хоосон чанар хоорондоо инчим юм. Мөнх усын хоорондоо галва. Ингэж ялгаатай шүү дээ, тийм ээ. За нам фанцунту галвар ян мижаате нам домбооны ласууга гашиг гэдэг нь зарим нь бол дүжээ домбооны. Домбооны тэргүүтээ чой тамжид домбооны их мэтчил нь бол думаажи домбооны юм гэж. Симзамба дарнаа гэж. Симзамбагийнхаар бол дүжээ домбооны думаажи домбоо нийжан мянгалва юм гэж. Яг гэвэл намха домбооны дэ няга юм. Намха домбооны бол дүжээ домбооны ч юм уу думаажи домбооны ч гэж. Симзамбын ёсоор бол дүжээ домбооны думаажи домбооны хоёр бол хоорондоо мянгалва. Тэгэхээр одоо ойлгож байна. Симзамбын ёс. Бүх юм симзам шүү дээ. Симзам. Сүнзэн, сунгадан зимба, зашим аямба гэж байгаа шүү дээ. Сунгадан зимба, зашим аямба хайлгандаг. Ийм ёсоор бол яг намха домбоонид бол намхайн хоосон чанар бол дүжээ домбоонид ч думаажээ домбоонид ч сайн симзамбын ёс. Тийм ээ. Энэ думтааны тухай бол одоо маш сайн судлах шаардлага бол байгаа шүү. Өмнө нь барчин думтаар энчин пэрнга гэдэг ном байгаа шүү дээ. Тэр бол маш товчхон. Дөрдөө ингээл дурдаад юм байгаа шүү дээ, тийм ээ. Думтааны одоо миний хувьд сайхан одоо думтаа гэх юм бол жанжаа думтаа байгаа шүү дээ, тийм ээ. Думтаа сүмбийн зээж ингээд байгаа шүү дээ, тийм. Сүмбэр уулын үзэгдэл чимэг гэдэг, тийм. Жанжаа орол бид орж жанжаа думтаа бол сайхан байгаа шүү дээ. Тэр энтриг бол тэрэ за тэр думтаа жанжаа думтаа бол бас энэ PDF-ээр энэ бол байдаг шүү. Онид гэхдээ одоохондоо надад бол байхгүй. Энэ бол намха домбооны симзамби ёсонд намха домбооны дүжээ домбооны думаажи домбооны няга. Тэгэл ишэж цогны нандан шээ суулаа дэрдэн юлжин ишээ нишүү ядаа гэж. За тийм. Юл домбооны дотор 20 тийм ээ. Нөгөө нэг донши чойжингийн оноо домбоонуудыг 20 гэж тавьж байгаа учраас тэрнийг онж таньж мэдж байгаа юлжин нөгөө оюун ухаан бас 20 байд тараа шүү дээ, тийм үү? Ишээжин цогны нандан шээ суглаа эрдэн юлжин ешээ нишүү ядтай нан домбооны доггүй юлжин ишээгээс ахуулаад шэнжин овоо домбооны доггүй юлжин ишээ хүртэл 20 бол байна гэж. Тэгэхээр донши чойжингийн гоноо ялгсан 20 байгаа учраас бол ингээд түүнийг онж таньж мэдж байгаа бэлгүүн бол бас 20 байна. Тийм ээ. За хайва хажиг шүн дээс юлжин ишээ нишүүн санцам дэмба эндэ дэлчэндэ. За энэ жидүн дээр бас ярьсан шүү дээ, тийм ээ. За хажиг бол юу гэж мэрэгэн хажиг бол за энэ саяны энэ гарсан дела ишээж цогны нандан хэмээх тэргүүтээ энэ одоо юлжин нишүү тавьсан шүү дээ, тийм. Юлжин ишээ дотор бол нишүү гэж тавьсан чинь бол нөгөө юу гэсэн үг юм бэ гэхээр юлжин ишээ нишүүн санцам дэмба юм аа гэж. Хажиг бол ингэж байна. Санцам үзүүлж байгаамаа. Түүнээс биш нөгөө оншиж жижиг л уусаас 20 одоо домбооны тавьсан тэрийг онж таньж мэдж байгаа бэлгүүн гэж бол бүлээн зөвшөөрөхгүй шүү дээ хажиг, тийм ээ. Харин альнаас аль хүртэл нөгөө энэ 20 одоо домбооны түүнийг онж таньж мэдж байгаа бэлгүүн байгаа юм бэ гэдгийг газрын хуваарийг үзүүлж байгаамаа гэж. Тэрний баталгаанд бол дэлчинлээ гэж түн татсан. Дэлчинлээ домбооны дэр сүмний мовоо жодвын саалаа гэж. Мовоо жодвын тий домбооны дэр сүмнийг мовоо жодвын саагаас ихлээд байгаамаа. Хэмээгээд шиванаа хэмээх тэргүүднээс домбооны тамаан гавсуу гэж байгаа. Домбооны тамаан гавсуу дэний санжээжийн саа дүйсоо гэж. Хамгийн сүүлийн одоо домбооны чинь бол санжээжийн саад хамаарагдана. Хэмээ номсон байшгүй дээ. Хэмээгээс тийм ээ одоо хажиг ингээд өөр номноос татаад ингэх юм бол мэтэддээ гэж. За таны бодож байгаа чинь буруу гэж. Аранлаг бол та мэтэддээ
цогломжис дүүвийн домбооны нишүү донжи зүлжис догвын ишээжийн цогдан хонломжис дүүвийн донжид нишүү онсон дуугийн ишээжийн цог шагдуу ёби чирэгч. Тэр бол хажиг бол тэгсэн шүү дээ. Донжид нишүү гэдгийг чинь мовожодын саанд эхний 3 нь байна. Тэгээд одоо ингээд дунд нь одоо энэ нь тэнд гэдэг нөгөө нэг газруудад ингээд хуваахна шүү дээ. Тэгээ хамгийн сүүлд нь бол сүүлийн домбоонид бол санжаажийн саа бурхан болсон хойно бол одоо хамаарагдах байна гэд ингэж ойлгосон байна шүү дээ. Тэгэхээр харанлаг бол юу гэж байна? Банчин их чааны бас нэг онцлог энд харагдаад байгаа. Юу гэхээр шууд одоо тэр дүн татаад ингээд хажиг өөрийнхөө үзэл санааг баталж шүү дээ. Тэрийг нь бол логикоор. Юу гэж логикоор учир шалтгаанаар яцааж гинүү гэхээр тийм биш байна. Хориулангийн учир шалтгааны үүднээс логикоор учир шалтгаан дээр тулгуурлан хориулангийн онж таньж мэдсэн цогломж байна. Цоглом тийм ээ. Одоо бодисодын одоо цоглом буюу хамгийн ихний үе шат дээр хориулангийн онж таньж мэдсэн цоглом байж болж. Тэр шалтгааны үүдэн. Хориулангийн бүр ихтэд онж таньж мэдсэн тонлмын үе байна. Тонлмын үед бол хориулангийн онсон дуугийн ишээ байна гэж. Жижиг цог шагдуу ёби чирэр гэж аваад шагдуу ёби. Тийм учраас газрын хуваар гэхэд бол наа чи болохгүй болчиход байна шүү дээ. Тийм хориулангийн тэр доорч мэдж болж гин тэр дунд ч мэдж болж гин нэг газар очих шаардлага алга бүгдийг мэдж болж гин. Тэгэхээр наадах чинь цанцсан үзүүлж байгаа бол биш байна гэж үгээр баталж шүү дээ. Тийм ээ. Аранлаг чүнди юлжин ишээжид саншидан яваадан болгож араа гэж. За аранлаг бол энийг юу гэж ойлгох ёстой вэхээр энэ шүн саяны тэр энэ дээр өгүүлсэн шүн байж тээ. Тэгэл ишээжид цогны нандан шэсүгжин энэ шүн энэ за энэ юуны илүү донцлын юу байж магадгүй шүү. Тэгж санаад байна. Энэ шүн болвол тэгэхээр юу гэж ойлгох ёстой шүн дий гэдэг нь саяны энэ шүнгээл хэлж байгаа шүү дээ. Юлжин ишээжид санши. Юл болсон домбооны нишүү догбын юлжин ишээгийн санши юм аа. Хийгээд яваа дом болоод араа гэж тийм ээ. Ялгалын үзүүлж байгаа. 20 байгаа учраас тэрийг үзүүлж байгаа. Цааш нь юлжин ишээжи мигвала буюу доны довын тэр ишээжи мигвала симзам. За энэ дахиад өөрсдөө. За энийг уншчихъя тийм ээ. Энэ хэсгийг унш. Юлжин ишээжи мигва одоо нөгөө хоосон чанар шүү дээ тийм мигва зоригдол нь. За тэрэн дээр бол симзамба юу гэж байна? Шаван сүнзэн зайшингийн домбын донид дэмбэр дууадэ инсэр. А тэр юлжин буюу донид догвын ишээ бэлгүүний мигван юу юм бэ гэхээр жишээ нь ширээг онж таньж мэдсэн оюуны зоригдол нь юу юм? Ширээ үсттэй. Умбыг онж таньж мэдж байгаа одоо бидний нүдний мэдлэлч байдаг юм уу? Тэрний зоригдол нь юу? Зоригдлын орон гэдэг юм уу? Одоо объект нь умб биз. Түүнтэй адилхан хоосон чанарыг онж мэдсэн бэлгүүний зоригдол нь юу юм? Хоосон чанар. Тэр хоосон чанар гэдгийг одоо яаж тавьж гинэ гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол дурдоол өнгөрөхөөс зүйлд. Тийм хоосон чанар гол зүйл шүү дээ. За юлжин ишээжи мигвалас тэгэхээр симзамби тэгэхээр думта тус бүрдээ өөр өөрсөө тэ жавраг марава дөдөва симзамба умаранжудва ума танжурва бүгд энэ юлжин ишээжи мигваг өөр өөрөөр тавьж байгаа шүү дээ. Тэрийг тавьж байгаахан үүднээс өөрөө өөрийнхөө ёсонд өөрөө умаава шүү дээ. Симзамби ёсонд симзамба умаава. Бус нь бол андуурч эндүүрсэн нөхдүүд шүү дээ. Дөдөви ёсонд дөдова бол умаава. Раарангийн лугла умаава шүү дээ. Тийм ээ. Өөрөө өөрийнхөө ёсонд өөрөө умаава. Тэгэхээр бүгд бол яг өөрийгөө бол хоёр хязгаараас хагцсан жинхэнэ одоо төв зам дээр байна гэж хэлээд байгаа шүү дээ. Өөрийгөө төв үзэлтэн гэж тийм ээ. Хоёр хязгаараас. Тэгэхээр тэр нь бол тэр юлжин ишээжи мигвала симзамба бол шаван сууадан зимба. Сууа гэдэг чинь бол гадна талын тэр объект одоо ширээ сандал. Зимба гэдэг нь түүнийг барьж байгаа оюун ухаан. Тэгэхээр энэ хоёр бол зайшингийн домба буюу
зашин маян юм а гэж. Шал өмнө тус-тусдаа бүр тийм зай сосоова биш юм а гэж хэлдэг байхгүй юу тийм ээ. Тэр чанар нь бол юу гэж байна? Донит дэмбэр дува юм а гэж. Дэмбэр дува. Бид нар ангийн уншсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр Синзэнбэ 9-нд бол цанид сүн тавьж байгаа шүү дээ тийм. Жаван гүндэг ёндов. Ёндов бол дон дамбар дува. Дэмбэр дува шүү дээ. Синзэнбэ 9. Тэгэхээр бол сүнзэн зайшингийн домбын шаван сүнзэн зайшингийн домбын донит дэмбэр дува юм. Тэ бол юу юлжин гişээжин мэгва юм а гэж. Синзэн ба. Умаава бол юу гэж чөнит дэндон. Чөнит донит дэ хононит дишинит бүгд нэг утгатай тийм ээ. Чөнит дэндон дэмбэр дүү донва. Дэндон гэдэг. Тийм ээ дэмбэр дүү донва. Дэмбэр мадууа гэсэн. Түүнийг бол юлжин ишиж мэгва ин гэж. Шиман жесу барава индэ гэж. Харандлаг сүүлийнхэн дагнаа гэж. Нэг өсөндөө умаавын энэ тавьж байгааг бол юлжин ишиж мэгва гэж тавьсан. Энэ сүүлийн одоо юу бол дагнаа гэж тийм ээ. Жесу барава индэ ан шива ина ранги шижа ина ан шива. Ямар нэгэн оюун ухаан байлаа. Оюун одоо мэдл байлаа гэхэд тийм ээ. Түүний одоо тэр мэдгэдэггүй бол дэндон юм байж чав. Дэмбэр мадуугийн чав. Дэндон юм байж. Берна меломду 78 шива шиг гэж. Хэлэх юм бол зүүдэндээ одоо морь өхөр үзэж байгаа тийм оюунтай адилхан. Намбар мэдээгүй ишээж шива яно гэж. Тэр намбар мэдээгүй ишээ буюу тэр хоосон чанарыг онж таньж мэдж байгаа бэлгүүн ч гэсэн бас шива юм а. Тэр шив учраас бол дэндон юм байж чав. Тэр үзэж байгаа нь бол тэр түүний одоо тэр шив учраас тэр шивийн шижа буюу мэдгэдэггүй нь дэмбэр мадууа юм байж чав юм а гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Тэгээд зүүдэнд одоо морь өхөр зүдэлж ялаач гэсэн бол энээсээ бүтээгүй байгаа шүү дээ. Шивийн дунган яндаг юм бичээрэр гэж. За хажиг оноо. Шива дэ намбар мэдээгүй ишээ ранги шижа яна дэндон юм би чавар дэви. Раншинжин даг яндаг дуу гав дээр шадва мэтэ бартал. Тэгээд дэдүвжийн агдаг яндаг юм бичээрэр. За энэ ахаад маш том зов ба. Раншингийн даг яндаг юм гихсэн чинь раншингийн даг яндаг биш ээ. Энд чинь агдаг яндаг юм аа. Дагрэг дээр яасан те дөвдөг яндаг, гагдаг яндаг. За одоо тэгээд юм дагрэг аюу. Дэдвжин гагдаа яндаг. Гагдаг гэдэг чинь үгүйсгэж байгаа. Тийм ээ. Баталж байгаа зүйл нь үгүйсгэлтэй гэх юм уу, тийм ээ. Аач үечин дагва маяндэ жава юм бэ ч гэвэл аач үечин дагва маяндэ жава юм бэ ч гэвэл гагдаг яндаг болно. Мэрдэгва энд дааж үечин мэрдэгдэ жавэ ч гэхээр өвдөг яндаг юм маян бас ахаад мэрдэгва гэдэг чинь ми дагва маян ба гэсэн санаа шүү дээ, тийм ми дагва. Ми гэдэг чинь үгүйс гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр үгүйс гэсэн үг байгаад байдаг. Тэгтэл одоо яг уу их үү гагдаг яндаг муу юу гагвын намбаажинд доолоо гагвын намбаажинд дуу шаарлах уу дүвийн намбаажинд дуу шаарлах. Мөн хус гэхээр оюун одоо юу гэдгийг тийм хөрөг байдлаар үгүйсгсэн юмсыг нэг үгүйсгсэн байдлаар ургах уу эерэг байдлаар ургах уу тэгээ баталсан байдлаар. Жишээ нь гумба, гава, ширээ, сандал гэхээр юу ч үгүйсгэхгүй шууд ингээд оюунд ургаж байгаа биз. Ширээ, сандал. Нөө нэг юм үгүйсэх. Тэрийг бол дува буюу одоо юу гэдэг юм. Би өөрөө зүгээр яриад ингээд ойлгуулахдаа бол эерэг байдлаар. Эерэг гэхээр тэр сайн муу гэдгийн одоо тийм ээ муугийн эсрэг эерэг гэдэг тэр байдлаар биш. Юмыг үгүйсгээгүй тийм ээ байдлаар одоо оюунд ургахыг бол илэрхийлж хэлээд байхгүй юу? Эерэг. Зүрэг буюу юмыг үгүйсгэсэн байдлаар одоо жишээ нь цагаан биш ширээ, цагаан биш ногоон ширээч гэдэг юм уу. Манай нэг юм үгүйсгээд орж ирэхээр оюунд ургахтаа нэг зүйлийг үгүйсгэж хаагаад ингэж ургаж ирж байгаа шүү, тийм ээ. Тийм. Ялгаанууд байгаа шүү дээ. Тэгээд мөнх ус гэхээр яаж орж ирэх. Мэрдэгва гэхээр гумба мэрдэгва, даа мэрдэгва гэхээр оюунд яаж ургаж. Ийм. Тэгээд зобоо зөндөө биш үү. Тэгээд гажигма
мэрдэгвагийн тодорхойлч нь гажигмаа байсан. Гажигмаа гэдэг чинь бас оюунд дөвийн намбаажин дуу шаарлах уу, гагвын намбаажин дуу шаарлах уу бас тэгээд та нар өөрснөө бие чагнаад үзгүй тест чаг хайж. За дэла хажиг жом мэдээ шивадэ намбар мэдоби ишэ дэмбэр мэбийн раюлла мэгбэр дүви раншинж дай яндаг юм балаа гомбичэр. Зэрва мэтэдэ дэлчинда намшиж сун ягаала алвин жон ёвичэр. дэлчиндан намшижин сун ягаала гэж байгаа. Алвин жон ёвичэр. ранлуг юу гэж байна? Анжур амаадын жом мэдээ дэ дэдвжээр раншинжийн даг яндаг маян яанс гэж. Харамлаг болвол тийм ээ раншинжийн даг яндаг биш боловчийг алийг хэлээд байгааг мэдэж байна. Энэ нь шүү дээ. Ан шива инаар ранги шижаа дэндүү юм бин чав перна ялламдуу 70 нангуа шин намбар мэдууви ишээжан шива иноо гэд нэг юм дүнгаа яндаг годсон шүү дээ. Тэрэн дээр ярьж байгаа шүү дээ. Тийм ээ. За тэгээд энэ бол юу гэж Анжур амаадын жом мэдээ дэ дэдвжээр раншинжийн даг яндаг маян я ийм дагжийн дэдвжийн дагчүйжийн бэрлва дэ дагдан дүвжөөчөг хэлж байгаа шүү дээ. Дагдан дүвжөөчөгийн бэрлва бол раншинжийн даг яндагийн дагчүйжийн бэрлвийн намду дүүвала гомбичэр гэж. Дүүвала гомбичэр. Раншингийн даг яндаг гэж бол хэлэхгүй байна. Тэр раншингийн даг яндаг яг одоо 100% биш одоо мөн гэж хэлж болохгүй одоо биш боловч раншингийн даг яндагийн тэр дагдан дүвжөөчөгийн холбоо хамаарал бол раншингийн даг яндаг байдагтай адилхан байгаамаа. Тийм учраас раншингийн даг яндагт бол хамаарна гэсэн байна. Тэг биш гэж хэлсэн шүү дээ. Энэ дээр санаж байна. Дэдвжээ раншинжийн даг яндаг маян яанс гэсэн шүү дээ. Тэг бүр биш боловч гэсэн шүү дээ. Раншингийн даг яндаг биш гэсэн. Гэхдээ раншингийн даг яндагийн дагчуугийн бэрлээ дүүвичтэй намдэлээ дэний раншин намдүйчэр гэсэн шүү дээ. Раншингийн даг яндагийн дагчуугийн бэрлэгийн намдуу дүүвала гомба хийн гэж. Тэгээд намдалд бол дэний раншин намдүй юм аа гэж. Дүүва юм. Тэгээд дүүва гэдэг нь дөцөл нь яаж дүүва гэдэг нь юу гэсэн үг? Мөн гэж байгаа юм уу? Биш гэж байгаа юм. Маян гэж тавьсан. Биш юм болвол гайхна. Гэтэл энэ дээр раншингийн даг яндагийн дагчуугийн бэрлээ намдуу дүүвала гомба юм. Дүүва юм гэсэн. Тэгээд намдлын дэний раншин намдуу дүйчэр гэсэн. Дэний раншин намдүйчэр. Гэсэн юм биш. Хэмээн зэрлэгсэн. За, Ёнсужунга намжууе шэсоглаа гэж. Ёнсужунга намжууе шэсоглаа. За, өнөөдөр энэ Ёнжун өнөөдөр дараагийн тийм ээ. Тэгэхээр энэ нарай өдөртөө байгаа. Хамтдаа. За, өнөөдөр энэ